За өнөөдөр Алтан сувд өгчтэйгээ Бөөжинд уулзсан. Өнөөдөр бол гаргийн 6. Тэгээ Алтан сувд өгч маань морт амралтын одоо багийнхантайгаа Бөөжинд одоо ийм сайхан баялаг утга уулахтай арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна. Манайсын удаагийн оролцож байгаа үйл ажиллагаа өгдөн Бээжин хотын Шижиншан тойргийн засгийн орноос эрхэлж байгаа. Тэгээд бидний хуучин хамтрагч Ижан гэж одоо хятадын зах зээлд дотор нүүдлийн зах зээл гэж хэлэх юм уу ингэж хэлж шít. Энийг маш сайн зохион байгуулдаг энэ компани уралгаар бидний яг энэ амралт энэ одоо үйл ажиллагааны нэр нь гаргийн амралтын отор гэсэн байна. Одоо манай морьт оторлоод Бээжинд ирлээд гэж ойлгочих байна. Энэ бол одоо манай эсхий гар урлын өрөө. Энд ингээд хүмүүсээс аялан жуулчнаас ирээд ингээд өөрөө эсхий яаж хийх үзэж байна манай хотуудгүй ямар гэдэг. Энэ жил манай морьт амралт нь бас одоо морьт гэр хэрэглэлийн бараа бүтээдэн гэдэг юм одоо юу гаргасан бүтээднүүд гаргасан. Тэгэд энэ эсхий урлын бүтээднүүд хүмүүсүүд яаж нэг зүгээр нэгээр хийсэн гэдгийг одоо хүмүүсийг өөрөө хийж үзэж байгаа. Тэгээд зааж өгч юм уу? Зааж өгч юм. Эндээс ингээ маш их анхаарал шаарддаг болохоор одоогийн хүмүүсийн маш яруу ажилтай анхаарал төвлөрч чадахгүй байгаа юм цагт энэ бас ингээ хүмүүсийн сэтгэл санаа амрааж болох бас нэг бүтээдгэн болж байна гэж бид хараад тэгээд морьт хөм гэдэг ийм нэг брэндээр эсхий урлын бүтээдгэнүүд хийж байгаа. Тэгээд морьт амралтын олонхийг хэрэгжилж байгаа. Тэрийг хэрэглэлийн бүтээдгэнүүд одоо дэр байд юм уу, олонх байд юм уу? Тэгээд цаасны уут ч юм уу олон зүйлбэр гэдэг манай морьт хөм гэдэг энэ гар бэлтгэлийн газраас өөрөө хийж байгаа. Танай бол нутагтаа юу хийдэг штэ гэр буудлаа. Тийм одоо гэр буудлаа гэж ойлгож байна амралт. Тэгээ одоо манай чинь зүү үзэмжинд нэг байна. Манай баруун сүлдөө нэг байна. Одоо дараа жил шодон цаанд бас юм амралт гарна. Тэгэхээр бас ингээд өөртөө ч гэсэн юм дотоод хэрэглэгээ нэлээд ихтэй. Тэгээд энэ бүтээдүүний ч гэсэн манай амралтад амхаар утсан улсууд өөрөө хэрэгжилж үтсэн болохоор энэ тэгэхээр сайхан юм байна тийм. Танай үйлчлэгчүүд бол одоохийн хятад хүмүүс голтой байдаг байхаа. Хотын хүмүүс, хотын хүмүүс ингээд та нар шиг юм их хотод байдаг маш яруу ажилтдаг тийм хүмүүс очиж 3-5 хоног ч юм уу 1-2 хоногор ингээд маш таатай үеийн дэвжэн байхгүй аниргуу тийм орчинд амрах тийм одоо орчныг хангаж өгдөг гэж ойлгож байна. 21 оноос эхэлж Алтан сууд хичээн ингээд дагаад бас ингээд энэ аялал жуулчин гэсэн энэ талаас бас шинэ ойлголттой болж одоо дахиж энэ шинэлэлт хийсэн шүү дээ. Одоо тэгээд танай үйлчлүүлэгчид гадна мужийн хүмүүс голтой байна уу? Манайх бол одоо Шанхай, Бээжин, Ханчжоу одоо тэгээд бас гадар улсын улсууд бас байна. Тийм. Олон хүмүүстэй учирж байна. Тэгээд бас манайсын хийж байгаа зүйл бас одоо уламжлалаа бас ховруулад одоо хүмүүсийн хараанд одоо мэдрэмжид бас яаж зохицуулна гэсэн энэ тал дээр бас их ажиллаж байна. Манайсын зорилго бол одоо энэ хаалт сарвааныхаа соёлыг одоо өвөр Монголынхаа хөвчөөтэйгээс ихлүүлээд одоо ер нь өөр үндэсний хүмүүст бас таниулъя гэсэн зорилготой. Одоо манай хятадын зээл чинь дүү юм гэдэг одоо хүмүүсийн хэрэгцээ болоод байна шүү дээ. Арга л гаргийн амралтаа хүмүүс тэр гадаагаар агаар салхинд гарыг. Гэхдээ энэ жинхэнэ дүү юм гэдгийнх нь уг үүслийг хин ярих юм бол манай нүүдэл соёлтой маш их холбоотой. Одоо тэгээд ер нь манай хятад энэ дүү юм хийж байгаа хүмүүсийн толгой брэндүүд бүр ингээд нүүдэл соёл гэж яриад хэлж шин. Тэгээд энэ соёлын их нь бид өөрөө байж байгаа. Тэгээд бидний соёл хүмүүсийн хэрэглэгээ болцсон тэгээд бид бас ингээд ямар ч мэдрэмж сууж ивэл маш хайран гэдэг төрөлд ингээд дандаа төрдөг. Тэгээд үүнийхээ дагаад энэ зүйлээс одоо хийж оролдъё гэж ингээд сая эхлэж яваа юм хүндгэл хүмүүс байна. Манай морьт чинь бас ингээд нэлээд олон ингээд манай багийн бүрэлдэхүүнд янз янзын хүмүүс байдаг. Зурглаачийн баг гэж одоо манай өвөр Монголын тонт гэрэл зургийн студийн содон маань бас ирсэн байгаа. Тэгээд манай хэдүүлэн жилдээ баг хамтдаа бас 3-4 удаа суралцаар гардаг. Тэгээд энэ амар хэдүүлэн хамт Монгол улсын нүүдэлчдийн наадамд явсан. Тэгээд тэнд очиод ингээ авсан зургнуудаа бас энэ гэрэл зургийн эцгэлэн болгоод хүмүүс төртөө болгоод дэлгэж байгаа. Үндсэндээ баг ийм 3 одоо удахтай ирсэн. Тэгээд үүнийхээ дагуу хүмүүст бас ингээ дараа жилийнхээ үйл ажиллагааг сурталчлаад одоо манай бас морьт амралтаараа бид бас хэдэн өдрийн аялын шугам хийж байгаа. Тэгээд аялын шугам маань танилцуулаад аялын шугам дотор морьтой аяллууд орж байгаа. Тэгээд энийг бас хүмүүс танилцуулах зорилгоор нөгөө нь одоо ингээд бид бодох нь
өөр Монголын аялал одоо энэ 10 сар хүртээ өрөхөдөө зогсож байна гэж бодож байна шүү дээ. Тэгэхээр бид бол бас үгүй өвлч гэсэн бас хийж болно шүү. Монгол улсууд тэндээ амьдарсаар байгаа гэдэг зорилгоор өвлийн аялын шугам хүмүүс танилцуулахаар бас дараа хаврын аялын шугамаа танилцуулахаар хүмүүс тавьж ирсэн. Мөн Ижан гэдэг компанитай хамтарч энэ аялын шугамаа одоо хүмүүс танилцуулж байна. Манай улсууд ингээд уулган байна. Агуулгын хувьд бид Монгол соёлын юм хийчин. Гэхдээ Монголд тийм гадагшин сурталчлах тийм давшин хэрэгтэй. Тэгэхээр Ижан бид хоёр удаа яг ингээд бие биеэ нөхөөд ингээд хамтрах зүйл гарч байгаа. Ер нь юм хийж сурна гэдэг бол хүнтэй хамтарч сурах гэж чухал. Тэгэхээр би ч нэгийг хийчихдэг юм аа гэд бие биегээ байх юм бол юм бас хэрэгтэй. Тэгээд бид олж хамтрах хэрэгтэй. Бас нөгөө байдаг шүү дээ. Нэг хурдан явыг бол ганцаараа хол явыг бол олуулан гэдэг шиг. Үнэхээр нас бас одоогийн хүмүүстэй цаг ирнэ толгойлж явж байгаа хүмүүстэй бас тэдэнтэй үзэл бодон солилцож надад юу байна, танд юу байна, хоёулаа нэрээ юу хийх вэ гэдэг ийм зүйлүүдийг хүмүүстэй хамтарч сурвал бас их зүгээр юм аа гэж бодож байна. Баярлалаа.